нэг хүүшээ тамина юу Гүүш тамина. Гүүш тамина. Хатан зүгээр ингэж аваасаа ингэж ингэж. За сайн байцгаана үзэгчтэй Хагийн Сүглээ шоугийн 32 дахь дугаарын зочин артист Нова. За сайн байцгаана уу? Нова байна. Арангаас Улаанбаатарт очиод 2 жил болсон байна. Тэгээд Улаанбаатарт байх хугацаанд урт хугацаа юм шиг мөртлөө ингэж яасан ч аюу хурдан өнгөрсөн юм шиг санагдчих байна. Тэгээд нутагтаа ирэхэд бол гоё байна. Майвайс дороод шилдэг 20 үлдсэн. 20 үлдсэн. Орсон майвайс орж байгаа 20 дахь удаагийнх. Өмнө нь бол ороо шууд нэгдүгээр нацаа гасагдсан байдیں۔ Instagram дээр одоо яг өөршигч нь одоо дагагчтай инфлюенсер бол Арангаа аймагт бараг байхгүй болов гэж бодоод байгаа. Яг яаж хөгжүүлвэ? Instagram бол ер нь яг ерөнхийд наад үзэх юм бол залуучуудын платформ гэж би харж байгаа. Илүү одоо стресс баг, сөрөг зүйл баг. Ер нь бол Instagram бол Facebook-ийг бодохноо 90% эрг хөгжилтэй. Эсвэл янз бүрийн нэгэнтээ мэдлэг олгосон ч юм. Тиймэрхүү байдаг. Тэгээ Instagram-ыг хөгжүүлэхэд Facebook-ос жоохон хэцүү. Бичлэгээ хийхгүй сар юм 2 сар за ингээд 6 сар бай гэж бодоход тэр шууд багасна. Буцаад унаа. Тий, буцаад унаа. Одоо 5,000 гол ихэд 4,500 ч болдог. Ингээ унаад ордог. Тэгэхээр бол Instagram бол байнгын актив байх хэрэгтэй, байнга контент хийгээл байнгын одоо ингээ ажиллаж байгаа хэрэгтэй. Тиймэрхүү. Хүсчин гоо сайхна ер нь орхиж байгаа юм уу? Ер нь хэсэг гоо сайхны ажилласаа жоохон ингэ завсар аваад өөр юм хийж үзье гэж бодоод 3 сар болж байна. Кинонд тоглосон байна. Одоо ингэ урлагийн тал руу ер нь хөцтөрж орох ер нь бол бодолтой шүү дээ. Одоо миний орцсон байгаа Яруу арт production MyVoice-тэй тухайд хамтарч ажиллаж байсан. MyVoice-ийн шат шатны үзүүлбэрүүдийн хөгжмийн найруулгыг Яруу арт production хийж MyVoice-тэй гэрээгээр хамтарч ажиллаж байсан. Тэгэд бол анх бол Яруу артаас би бол урилга аваагүй. Яруу арт MyVoice шоуны шилдэгдүүлсэн оролцогчдоос нэг хүүхдийг авч гэрээ хийж ажиллаж байсан. Одоо яг хүмүүс мэдж байгаа шүрэн богоочоор гарч ирсэн төжөөгөө залуу. Яруу арт нарийнхаа. Яруу арт за артиста болгоёг аль бисаар гэрээгээд авч ирсэн. Тэгээд за бол би бол чинь чичрээл орсон. Тэгээд тухайн үед тэгж уулзчаад хэсэг явсан. Шоуны хугацаа хэсэг яваад тэгээд шилдэгдүүлдээд Яруу арт production-ийн артист гэдгээр бол төжөө Гүнжлам Нова гэсэн 3 хүүхэд MyVoice-аас үлдсэн. Яруу арт орсон. Тэгээд Гүнжлам Нова гэдэг 2 одоо хүүхэд гэх юм уу залуучууд гэх юм уу Яруу артд орох гэж хүүцсэн. Хөөштайгаар өнөөдөр налцаар байгаад одоо тэгээд production-ын хамгийн анхны дэлгэцэн уран бүтээл энтерт нь хамт ажиллаад. Сая нэг тоглосон кино чи ямар кино? Амьдралд хайртай тий? Тий, амьдралд хайртай гэдэг. Энэ кино маань болохоор Mask production-ы амьдрал гэх хошин. Өөрөө гол дүр нь лөө. Үгүй. 3 сцен. 3 сцен. 3 сцен. Сцен нэг тийм нэг юм сайн байсан. 3 үзэгдэл гэсэн үг тий. Үзэгдэл таарсан. Надад тэгтээ текст байхгүй. Түрийг гүйж байгаа миний царай гарна. Хаалганы цаа нэг 2 хэмжээ ер нь бүтэхгүй ингээд салаа явж байгаа нэг сцен гарна. Нэг хүнийг ингээд бүтээж байгаа. Яг энэ чинь нэг сцен. Ер нь бол эмчийн дүр юм биш үү? Тийм эмч. Тэгтээ текст байхгүй. Тэгтээ яг дүр гэж хэлнэ үү? Тийм дүр гэж хэлнэ. Тодорхой хэмжээнд орчиж байгаа юм чинь. Туслах дүр биш, гол дүр биш, оролцсон тоглосон. Тийм. Надад 3 эротик киноны санал ирсэн. Бүр аль бисаар ирсэн. 3 гасан би татгалцсан. Тэгээд өөрийгөө хизээч тиймэр төсөөлж чадаагүй. Тэгээд өөрөө төсөөлж чадахгүй юм чи тэрийг ерөөсөө яахгүй. Тэгээд өөрт багтахгүй юм чинь. Тэгээд одоо ямар нэг юм хийгээд тэр нь өөрт нь багтвал яг хөө зориг гарна шүү дээ. Надад үнэхээр дотор багтаагүй. Ер нь хотод ер нь хэр удах вэ? Арангаадаа бас Арангаадаа бизнесээ цаашдын зорилго гэх юм бол Арангаад бизнестэй болно гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ нэг зүйл эхлүүлчих гэсэн бодолтой байгаа. Гэхдээ боломжны хизээ гарч ирэх юм байна тийм. Бодол бол байгаа юм байна тий. Арангаж гоё шүү дээ. Тийм. Сүүлд
хичээлийн засагч маань залглаа. За эцний төлбөр үгээдсэн. Үнэхээр одоо тийм хүнд байгаа юу өөрөө урлаг бол нийл хатуу гэж ирдэг шүү дээ. Хүн болгол зээлтэй байгаа ш. Та гэсэн зээлтэй л байгаа ш. Тэ. Мэйлийн хоног моног угаасаа гэтрэл Монгол хүн болгонд л тийм байгаа ш. Тэгэл тэрийг гаргаж хэлж байгаа хүн байхгүй болохоос зүгээр л тийм хошин маягаар л гаргасан тэ хүмүүст хүрсэн тэ. Пүү тэр нэг доор ингээл 9 шидийн ингээл сэтгэлүүд ингээд орж ирдэг штэ тий. Тэгээд тэн дээр одоо яаж ин яг уу ихэндээ бол тэрэндээ ч угаасаа стресстэй штэ хараад энэ яхаараа намайг ингэж хэлдэг ингэж бодвол ерөөсөө танихгүй юм чи. Сүүлдээ зүгээр нэг тийм гоё хариулт бодоод байгаа юм. Одоо тэгэл би ч ингээл өсмөс зүгэл бичлэг хийн штэ ингээд нийтдээ тэнгуут орно. Үй чи эмхтэй юм уу гэхээр нь тэгэл өөдөөс нь хүйе та эмхтэй байсан юм ч юм. Тэгэж нэг зөв хошин байдлаар өөрийгөө гоё тийм тэрийг нэг гоё арай нэг өөрөөр зүгээр харуулаад тэгж хариулаад өнгөрчтэй тэгэл хүмүүс энэ намаа ерөөсө тоодгүй юм даа анзаардаг. Тэгтээ тоохгүй байгаад тоохгүй байлаас л тэр харж л байгаа шүү дээ. Амар юм бичдэг юм л шүү дээ хүмүүс чаа. Тэг амар бичгээс гадна чатаар амар бичдэг. Оо тий. Бас тий чатаар тэгээд угаасаа тэгэл залуучууд бичихгүй шүү дээ гэж. Аа. Тий. Насны хязгаар байгаа шүү тэгж бичдэг. Аа. Тий. Тархлаа суугаагүй хүмүүс байгаа. Хэсэг үе байгаа шүү дээ. Одоо тэрийг хэлвэл тэгэл бас тийм л байна л да. Би одоо санаа хайгаал хөгжил дээр илүү тухайл хэлсэн шүү дээ. Тэгэл дараа нь зүгээр гүйлгэж явах тийм ирээлүүд. Банг. Тэгэхээр надад одоо нэг хар бараа юм арай баг ирээд байгаа. Тэгэл яг нэг янз бүрийн хэрэг боллоо зорж хайж олж зан юу болч уу гэж харах үйл байна. Тэгэхээр одоо миний Facebook энтри одоо юу нэвс видео дандаа хөгжилтэй юмнууд зүйл энэ гарч ирдэг. Бол волейболд бол нэлээд дуртай. Бараг хайртай гэж хэллээ тий. Сүүлийн үед тоглож байна. Сүүлийн үед 2 жил бөмбөгний бараа хараагүй байж байгаа. Саяхан штэ нэг тэмцээнд орсон. Тэгээд өөрийнхөө үнэхээр төсөөрсөн байлээ. Тэгээд нэг тэмцээнд орсон гоё байсан. Тэрнээс хойш заал баалвал шагаасангүй. Заалны өнөр мөндөр авсангүй. Таранга явснаас ч хөрслөгдсөн байна уу? Хөрслөгдсөн шүү дээ. Маш олон цус нэгдсэн байна. Жишээ нь Ара арена энэ орж үзсэн үү? Орж үзэв. Ара арена нэгтлээ. Номон нэгдсэн. Номон нэгтлээ. За шинэ худалдааны асууж шинжилгээтэй санаа шүү. Тэрхийн хажуу дахиад нэг юу нэгдсэн байна те. Тэрхийн хажууд нөгөө SG мол хажууд лөө. Уус SG мол лөө. Тэр нэгдсэн. Нилээн бас бүтээн байгуулалтууд. 3-аас асуулт. Гэхдээ яг энэ бол төсөөллийн асуулт. Нөгөө бодиттой биш. Нийгмийн дуу хоолой болоод бусдад бас нөлөөлөд дагуулад байгаа хүний хувьд бас их тохиромжтой 3 асуулт гэсэн үг. За нэгт нь болохоор та Арангаан аймгийн засаг дарга байсан бол яг одоо цагт юу хийх вэ? За хоёр дахь нь та Монгол улсын ерөнхий сайд байсан бол юу хийх вэ? За гурав дахь нь бол Монгол улсын ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ? Яг одоо цаг. Йоо. Яг ингэж яаж ижаал нэг ус төрлөө орондоо гэж бодож лээс л та. Улс төр биш л дээ. Зүгээр энэ төсөөлөх одоо бид нар ингэ дандаа шүүмжлээд байна шүү дээ. Энд болохгүй байна. Бидрийг ингээд байна. Бид нар ийм байна. Залуучууд ингэмээр байна. Гэл дандаа л ярьдаг шүү дээ. Тэгээд зүгээр яг та тэр албанд шал дээр шүү заяа. Очсон байна гэж төсөөлөх юм болов гэсэн төсөөллийн л асуулт. Энэ улс төрчөөд байгаа юм биш. Бид нар шүүмжилчтэй байгаа юм бол тэгвэл яг та өөрөө байсан бол яг юу хийх юм гэдэг л асуулт гэсэн үг. Жог бодохоор юм бодож болно үстэй тийм ээ. Аймгийн засаг дарга за хэрвээ би аймгийн засаг дарга байсан бол одоо эн чинь ус биш нэг аймаг байгаа шүү дээ. 90,000 хүнтэй. 96 7 90 хүрсэн гэсэн бол 95 л гэж. Энэ хүмүүсийг удирж байгаа гэсэн үг шүү дээ. Хүүхэд гэж голохгүй, залуу гэж голохгүй, хөр хөгшөрсөн байна гэж голохгүй. Төлөөллүүдтэй л ажиллана. Яг ямар ажил? Ажиллана энэ амар гүнзгий би ингээ өөрөө за асуултанд орогдчихлаа л та тийм. Манай залууч тийм хүсч юмж өөрсдөө төсөөлж зүйл хийхгүйгээр зүгээр бодтой зөв хөрсөн дээр буусан яг тийм тэр тухайн насны хүмүүсээс сонсож аль зүйл хийх.
Ер нь бол айгүй их сонсноо. Сонсоод мэдээ ажил болгодог. Сонсох хэрэгтэй шүү. Би засаг дээр бас бол тиймэрхүү л тийм яг тэгж л боддог. Зэрхий хөгдөж яж болж. Одооны хөгдөж чинь бүр багасаа ч мангар зарим нь хэрсүү байгаа шүү дээ. Тэр хөгдөд яг юу гэсэд байгаа ямар тоглоомор байгаа юм бэ? Тэрийг одоо та хараашаад чи тэрийг өөр тоглол гэх тэр дургу байж болж тэр хөгдтэй. Тийм хөгдөж болж шүү дээ. 10 жил хөгддөр нэг хөгд оруулаад ч юм уу те. Салбараас ч юм уу. Ерхий сайтай үед аймаг залуучсан. Ер нь бол өөрийн хувийн уран бүтээл хийж байгаа юм байна. Дээрээс нь яванда кинон тоглох бодолтой. Ер нь бол урлаг руу гүйн шингээ гэсэн бодолтой. Нэрээс нь артист буюу одоо өсчин гоо сайхны мэрэгчлээ орхихгүй гэж байгаа юм байна. За мэдээж энэ бичлэгүүд бол эзэж зогсохгүй бах те. Цаг үеэд дагаал кавер дуунууд ер нь зөвшөөрлөлтөй байдаг юм уу? Зөвшөөрлгүй шууд болчдөг юм уу? Болдго юм уу? Яг зарим хүмүүсээс нь зөвшөөрсөн одоо яг хүмүүс каверлаад ингээ явж байгаа юм шиг шууд дуулан заримаас нь асуу. Каверлж болох уу? Тэрнээс шууд аваад бол гэж байхгүй шүү дээ. Одоо сүүлд жишээ нь задлаг уцхай кино гарсан шүү дээ. Тэрний хөгжмийн манай продюсер хийгээд өөрөө дуулсан байна. Тий өөрөө дуулсан. Тэгээд яг тэр дууны төвчүүлэлтийг хийхийн тулд би кавер хийлболохоор манай продакшн артист төжөөгийн шин дуу байгаа. Тэрнийг төвчүүлэлтийг хийхэд бол би кавер хийсэн. Хүмүүст жоохон сонсохын тулд жоохон өөр маягаар сонсохын тулд төвчүүлэлтийг зарим дуунуудыг каверлах зүйл бол гарч байгаа. Тэгээ миний өнцгөөс дуулсан одоо яг миний мэдрэмжээр сонсож байгаа хүмүүс зарим нь таалагдаад ер нь бол миний хийсэн каверууд бол маш гоё хандлттай байдаг тийм хэрэг магтуулж байна бас. Хүмүүс нөө бичлэг хүрээд олонд хүрээд явахаар бол угаасаа хүмүүс ч магтана шүү дээ. Тэгэл тэр болгонд хөөрөөл хөрцөглөл ус тийм шүү. Шүл төртэй хандаж сурж эхэлж байна. Сүүлийн үед яг хөгжилтэй контент гэхээс илүү би янз бүрийн жоохон сэтгэл хэрэгүүдийн талаар ч юм уу дуурж эхэлж байгаа анзаарч байгаа. Тэгээ янз бүрийн хэрэгүүд одоо байгаа шүү дээ. Тэр хэрэгүүдийн талаар дуурж одоо яг зүгээр иргэн хүний үзэл бодлоо илэрхийлсэн тиймэрхүү зүйл байгаа. Тиймэрхүү контентууд бас цааш дундуур нь хийн гэсэн бодолтой. Жишээ нь одоо нэг цагаан сар болсон шүү дээ. Тэгсэн чинь урдаас баахан Монгол загвартай говцнууд авчирнгуудаа энэ бол Монголд үлдэрс Монголд байсан гоё. Энэний талаар ч юм уу ингээл энэ бол одоо биш ээ, Монголд харахлаа биш ээ. Монгол ондоочлаа алдагдчихна гэдэг. Инфлюенсер гэдэг хүн утга нь яг энэ л юм байна л гэж бодсон. Алстаа ер нь бол дандаа хүмүүс инээлгээл авах биш. Зүгээр одоо нэг дуурах гад те ингээд нэг хүн юм хэлэх гээд санааг нь зүгээр дамжуулж энэ хүн ийм байгаа юм байна, энэ тэгсэн юм байна. Яг энэ тэх юм бол цааш ийм үр дүнтэй юм байна. Ингэж болохгүй маа гэдэг. Тэгээ хүмүүст анхааруулсан маягаар яг зөв нөлөөл болчихсон гэдэг тиймэрхүү зүйлийг бас сүүлийн үед хийн гэсэн одоо зорилготой байна. 1 сая үзэлт, 2 сая үзэлт, 3 сая үзэлт ер нь ингээл давж мавал яваад шүү дээ. Тэгэхээр нэгэр бас тодорхой хэмжээний санхүүгийн асуудлуудаа шийдэх боломж хайж байгаа юу? Сүүлийн шийдэж байгаа. Шийдэж байгаа. Нэгсэндээ контент бүтээж өгөөд орон төлбөрөө. Тийм. Одоо бол нэг газартай гэрээтэй ажиллаж байгаа. Тийм. Facebook-ээс өөрөөс нь ирдэг юм байдаг юм болов? Мэдгүй тэрийг би судлаагүй байна. Нэг энэ арх байна гэж хоёлоо тоглол хэлчих юм бол энэ арх ууж байгаа. Яг монголчууд нэг одоо юу шүү дээ. Шууд сахны альсаар шүүлтүр авдаг тийм. Яг шууд хүлээж авдаг нэг тийм та хөнгөн гэх юм уу. Тэгээ яг дуурах юм яг ингээд зөв юм ярангууд юус явддаг тийм. Явддаг. Сөрөг юмд амар дуртай. Яагаад тийм болцсон бэлээ? Зүгээр л одоо юу хийм тиймэр дутагтаад идэм гэж би боддөө шүү дээ. Тэгээ заавал ингээд нэг 50 байж гоё эрэг байж сураагүй хүмүүс юм болоо гэж би боддоо шүү. Угаасаа яг тийм стресстэй одоо тийм хүрээлэлд амьдрах тийм болчих тийм үү. Тийм ах бичлэг гайхдаг байсан шүү дээ. Намайг ингээд тогтож үзээ, дуустал үзчихэд ингээд надад зориулаад зав гаргаад бичээд хайхгүй ямар гоё юм бэ гэж боддоо шүү дээ. Ямар гоё завтай юм бэ. Мэдээлэл хүрч байгаа хамгийн хүчтэй сууг буюу хүмүүст нөлөөлж байгаа хамгийн том нөлөөлөл байгаа. Мэдээлэл шүүлтүрт ханддаг байгаас л энэний төлөө бас
нэлээд дуграасаа гэж бодоод тоххой эсвэл тэнгүүтээ заах ингээд Монгол дуудуулахаар хандлт төсдөг. За ахтай ингээд би ямар тийм болчих вэ гэхэд ингээд өөгшүүлээд нь шүү дээ хүмүүсийг. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарад илүү нөгөө хүмүүсийн одоо амир бичдэг хүмүүсийг зарим нь шууд болиулах боломж байдаг. Одоо таны дор ингээд энэ тийм гэж бичсэн шүү дээ. Энэ ямар амир халтаа царайтай гэж хэлж болно шүү дээ. Тэнгүүд би бас зориулж заримдаа зав гаргадаг үнэхээр тэр хүмүүс зургийн татаж авангуудаа, reply хийж авангуудаа вау та ямар гоё царайтай юм бэ гэж бичиж тэр хүн блокийг алгуулдаг. Миний бас нэг зорж байгаа зорилго өөрөөр дамжуулаад болж өгвөл Аранга гэдэг газрыг нэлээд хүмүүс тааруулах, таниулах юмсан гэж боддог. Албан ёс орч гэх юм уу те. Төсөлж гэх юм уу те. Тиймэрхүү зүйл хийх юмсан гэж бодож одоо хитийн зорилго гэх юм. Миний анзаарч байгаа залуучууд айгу баг зүгээр Арангаа гоё харуулах тиймэрхүү зүйл хийх юмсан гэж боддог. бас юм хэд наашаага ирээч гэж уриал. Гэтэ өөрөө явцсан байж тийм ярихаар сони. Яг иргэл баг л та. Мэдээж хүний газараас эрдэм өвөрлөж ийн гэдэг шиг. Яг Улаанбаатарт очиж байгаа ч гэсэн дотор юм сэтгэл зүйтэл бүгд л байгаа. Тэгээ яг энд ирэхээр болохгүй байгаа зүйл мэдээж тэгэл хөгжил гэж яриад ч одоо орчин үеийн харуулт гэхдээ хөгжилж юм даа байхгүй. Улаанбаатар бол одоо ингээд дүрцэн шүү дээ. Тэгэхээр тэрийг надад одоо хамгийн таалагддаг сум жаргалан сумд гэр байдаггүй. Танда байшингууд байдаг. тийм Очиж үзег юм. үгүй зүг шүү дээ. Жаргалан сум ч мод ихтэй юм билээ шүү дээ тийм. Тэнгүүд нэг жижиг өнгөнгөнд юутай байшингууд маш. Гэр өрн байхгүй. Оо Гоё сум байлаа тийм. Тэр урлагийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Одоо контентууд нь амжилт хүсье. Залуу байна. Гоё байна. Контентууд бол үнэхээр гоё болж байгаа. Нөлөөлж чадаад байгаа. Тэрнгээр нь бол үргэлжлэл бахархдаг. 32 дахь дугаар энэ өрөөд өндөрлж байна. Нэвтрүүлгийн оролцогч Ново байлаа. Баярлаа. Яг хэрэлдэж яг 2 цаг хэлчихэж байлаа.